Наад том уцаа харуулаад бариулаад тэгээд зүүмлээд авсан ч болно шүү дээ. Тийм. Тийм. Тэгээд айхан байсан үгүй гоо. Энэ маань айхан байсан дээр тэгээд манай хорбаг байхгүй. Самбара хойдолтод тавьчихсан. Самбара хойдолтод яваад хашгаа ярьж болно шүү дээ. харагдахаар байна уу? Харагдав. Дил жаа дил бат. Оо тийм. Бүр орох болсон юм. Юугаа хаач дэлгэцээ хачаа тэгээд За, тав сайн байцгаана. За, өнөөдөр би тавханд Улаанбаатар хотын зовлон болоод байгаа энэ утаа төвжил хоёрыг маш богино хугацаанд энэ ондоо багтаад энэ 25 оны өвдөөс өмнө утаа төвжил хоёроос 80% салж боломжтой байгаамаа гэдэг энэ өөрийнхөө санаа бодлыг тавханд танилцуулахад өнөөдөр ингэ хэлж байгаа юм байна. Тэгээд за би 3 жил өмнө ихлээр 23 оноос 23 оны 1 сард анх хийж уурлаж ирсэн юм аа. Тэгээд төвжирлийг маш богино хугацаанд маш бага залтаар ажиллаж болох байна гэдэг өөрөө санаа оныг танилцуулж байсан. Тэгээд маш одоо хүмүүс үзээд энэ зөв зүйтэй санал байна, энэ хэрэгжүүлмээр байна гэж одоо хүмүүс хэлж ирсэн юм аа. Тэгээд одоо бас хэрэгжээгүй явж байна. Энэ утааны сонсоод би сая бас орлоо. Би ч утааны талаас бас би тодорхой дотроо бодож явж байсан. Тэгээд энэ хэвлэл саяны тэр автомат шаардаар босон тэр засгийн газараас зохион байгуулсан тэр утааны сонсоод би маш их мэдээлэл олж авсан. Бас өөр ажиллагааны туршлага дээр нэмээд маш олон цагаар санаачлал одоо хүмүүсийн тэг үзэл бодлыг сонссоо. Тэгээд тэн дээр үндэслээд энэ утааг гэсэн бас энэ үйлдэл ерөөсөө үндсэндээ 80% шийдэх боломжтой юм байна гэдэг санаа төрөөд энийг тавхан танилцуулах байж байгаа. За төвжирлийн тухайд бол
та бүхэн зарим мэдж байгаа байна. За ер нь мэдээгүй хүмүүс бол би яг тайлбарлыг бол би өөрөө төлөвлөлт үйлдэл болдог гэсэн ингээд тайлбарлаж байна. Шууд тайлбарлаж тагаа юм хэрэг тог асуултад энэ юу хэлэх юм гэхлээр тайлбар болохгүй ч байна. Тэгээд энэ төлөвлөлийг ихтэй төлөвлөлөө юм гэж байна. Төлөвлөлтийн миний үндсэн санаа одоо юу вэ гэдэг одоо ихтэй тайлбарлаж байна. Энэ за би одоо энэ ахтаа очихноор жишээ авч байна тийм үү тийм. За би олон улсуудад жишээ авч олон хэвлэлд тайлбарлаж байна. Одоо бол би тавхад тайлбарлуулсан нэг жишээ. За энэ ахтаа очих юм байх гэж бодоод энэ хойноосоо баруун дөрөв замаас урагшаад гүүрээд аваад ирдэг шүү дээ. Тэгээ энэ чинь энэ ахтаа очих чинь энэ бол маш төвжиртэй тийм. Бид нар өөрсдөө мэдж байгаа. Тэгэхээр энэ ахтаа очих дээр их жишээ авахад бол юм байгаа байхгүй. Би ихэвчлэн энэ талаас энэ цаад баруун талаас ирдэг байхгүй тийм үү тийм. Тэр ахуй талаас юу талаас Аргатаас атаатны урдаар ингэж явдаг шүү дээ. Ачаанаа биш дээрээ 100 бол эд нам ажлыг тагааруулаад 100 намрууд энэ 2 цаг зогсчихдаг. Тэгээ атаатны урдаар жишээ нь яг төгөлдөг шийдгээ гэвэл энэ чинь хоёрыг нэг гардаг байхгүй. Одоо лонгод асууд энэ чинь хоёрыг нэгээр байгаа машинууд яшаа гардаг. Тэгээд хэдхэн машин гараад төгжирчдэг. Дээрээс нь цагдаа нь одоо энэ хоолой шилжээ баруун дөрөв дамын урсуудыг чөлөөтэй нөлөөлөхөд бол энийг хаачаад энийг явуулдаг байхгүй. Тэгвэл тэр Ноогд асаад бид энэ хоёрыгнээс 20 машин гардаг гэж бодъё. Тэгвэл энэ чинь газар байгаа учраас энийг би 4-ийн тодорч гэж бодоод яриад байгаа хгүй энэ. Энэ гол ингээд маш энгийн арга. Энэ чинь газар байгаа учраас энэ дахиад ингээд 2-ийн нэмчихээ. Ингээд энэ чинь нэг ноог гэлээр энэ чинь 20 машин гардаг одоо энэ чинь нэг ноог гэлээр 40 машин гардаг байхгүй. Тэгээ энэ миний санааг бол тоо хүмүүс ойлгохгүй хүлээж авдагаас одоо амьдрал дээр батлагчаад байдаг. Тэр ахтаа хотны юу нэ дүнийгээр уулзур байна. Тэр зүүн дараа зүүн дам уулзур тийм үү те. Тэр хоёрын хэсэг дээр хийсэн шүү дээ. Дүнийгээр уулзур дээр одоо биш 23 оны 1 сарын 24-нд анх хоригдож ирсэн юм байна. Тэгсэн чинь 24 оны яг 1 сарын 24-нд тэр аваар авсан байгаа байхгүй. Тэр аимштай аваар. Яг нэг жил болоо. Би өчигдөр нөгөө юмаа гэж яхад анзаардаг. Урд нь анзаараагүй. Маш аимштай, маш харамсалтай хэрэг болсон шүү дээ. Хэрвээ тэр үеийн тэр төвжирлийн сайд дарааны тий архив жаа миний санааг яваад энэ уулзаар одоо тэр дүнийгээр уулзаар юм уу? Уулзаар одоо энэс ярьдаг юм уу? Энэчээс дүнийгээр одоо энэ чинь 2 гинээр байсан байхгүй юу? Энэ 2 гинээр 4 гинэ болох боломжтой. Хойшоогоор төмөр дамын гарамдаа гараад энэ чинь 3 гинээр энийг 4 5 6 гинээс болох боломжтой. Яг нь ахигч томруулж энэ олон жилийн дараа ч төгжихгүй болно шүү дээ тийм үү? Одоохондоо бол энэ чинь дүнийгээр уулзаар тэр аимш давар усны дараа янзтай байгаа. Нэг гинэ нэрсэн. Ингээд дутуу игээд байгаа. Би бол 2 гинэ нэмэх шүү дээ. Яг бол өнөөдөр тийчээд яг тэр их шиг дээр төгжил 100 байх болсон байхгүй юу? Огт төгжил байсан. Хэрвээ гүйцэтгээд энэ чинь яг бол 10 жилийн дараа ч энэ одоохын их шиг дээр төгжихгүй байхгүй юу? Тэгээ ас ирээдүйн хард ингээд хийх хэрэгтэй байхгүй юу? Ингээд дутуу ингээд хоошоогоор төмөр дам руугаа гараад энэ чинь төмөр дамын гарам дээр 3 гинэтэй байсан бол одоо 4 гинэ 5 гинэ болсон тэр нодингээ тэр аимштай аваар байгаа маш ховор үүтэй тийм үү? Газ дэлбэл өчнөө одоо хүмүүс амдаараа шатж өгдөө маш олон зуун орох оронгоо бодлоо өнөөдөр шүүх маргаан болоод байж тийм үү? Тэгээ энэ дээр би бас ноцтой асуудал ярих гэдэг. Энэ дүнжигээр уулзалт дээр тэр хоёр жолооч чинь хэн буруутай вэ гэдэг одоо асуудал шийдэгдэхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр энэ чинь тэр хоёр хүн чинь хоёулаа их дөрөв зүстэй биш аахгүй. Хүндэгийн нүд байгаа. Хүндэгийн нүд нь юу гэхээр тухайн дарга тэр хотын дарга тэр сайд төдний сайд гэж хүмүүсээс баггүй. Тэр хүмүүс арга хэмжээ аваад энэ чинь 2-1 нь ёо дүнжигээр амгалантай энэ дээр 2-1 нэмээд энэ төмөрдийн гарамд байгаа нэг 2-1 нэмсэн байсан тэр аваар болохгүй байхгүй. Ягаад гэвэл тэр хоёр маш хоёулаа өөрөөсөө нэг дэрэг ингээд дэрэгчд ирсэн байхгүй. Тэгээ уус нь бачих учраас жоохон шүргээд тэгээд тэр аимш аваар авсан шүү дээ. Энэ ностой юм басна. Тэгээд би дүнжигээр гарамд тухай тэгэхээр энэ чинь 3 урд чичгээд яг тэр хоёр жолоочос гадна тэр нөхцөл байсан гадаад нөхцөл тийм үү те. Тэр одоо шийдэл энэ цагдаа нар мэдж байгаа. Замын цагдаа нар. Замын нөхцөл бодол байдлаас бол маш аваар гардаг шүү дээ. Онгодтой хагасны хингсэн дамж тойрог дардаад эсрэг урсгалтай мөрөгддөг. Эсвэл даваад болдог. Дугуй могон гинт зад болдог тэгээд олохоо тийм үү. Ингээд маш аваар гардаг. Энэ замын нөхцөл боддог байхгүй. Тэгэхээр тэр замын нөхцөл зогсож чадаагүй чи жилийн өмнө хилээд байх анхаарал хилээд байх тэр арган заав гэсэн дарга бас мууртай байгаа байхгүй. Тэгээд ингээд тэгээд миний төвжөлтэй гол санаа юм. Тэгээд ингээд байхгүй. Одоо төвжөлтэй 80% яг буурсан мэн тийм үү те. 80% яг буурсан бол одоо ингээд андараа Улаанбаатар хот болж байгаа төвжөлтэй шүү дээ. Улаанбаатар хот болж төвжөлтэй 90% уулууд дээр нэвтэж чадахгүй байгаа. Одоо энэ шиг тийм үү. Машин одоо энэ чи 3-ын нэвтэж нэвтэж байгаа байхгүй. Тэгсэн чинь
энэ 2 метр, 1 метр машин үдээд байгаа, багаар үдээд тийм үү? Тэгэхээр асар олон машин байдаг. Өөдрөө ерөөсөө төвчл анзаардаг. Тэгэхээр бүх төвчөлдөө 90% бос нь өөр шалтгаантай байна. 90% өөдөр нэвтрүүлж чадахгүй байгаа. Жижигхэн өөдөр. Тэгээ энэ өөдрүүд нэвтрүүлж мөнгө оруулах, хөрөнгө их оруулах тийм маш их мөнгө оруулах яриад байгаа байхгүй. Тэгэхээр би ингэ бодсон. Бид нар ихөө байгаа гэдэг чинь одоо жишээлбэл иргэн миний хувьд тэр өөдрийг амьд байгаа хөрөнгө асар их мөнгө юм уу? Тэгэхдээ нэг юм хавчаад үзэх хэрэгтэй. Сая бидний туулгаатай шинэ яамны гүүр барьлаа. За тэр гүүрийг барихад хэдэн жил болов? Хэдэн өдөр болов? Хэдэн төгрөг зарцуулсан тийм үү? Тэгвэл тэр дүндин гаргийн тэр өөдрөд энэ өөдрөд 2 игнэ байсан. Дүндин гар өөдөр 2 игнэ байсан. Энэ 2 игнэ дээр энэ 3 игнэ болсон одоо нэмээд тийм үү? Ингээд өөдөр томруулсан байна. Ингээд энэ 30 м газар нэг 3 м өргөнтэй дам хийж байгаа байхгүй. Нэг жоохон газар тийм үү? Тэгэхэд энэ чинь 100% төгжил алга болсон тийм. Үр дүн ямар хэдэн төгрөг зарцуулсан хэд хоног хийсэн. Энийг таавал нэг сурлаад өгдөө. Энэ олон нийт ил багтай. Бид нар энэ дард мард үзэхгүй харагдахгүй тэр шидэг юм өгдөж очир бодохгүй. Тэрийг иргэн чинь шууд хараад үзэх хэрэгтэй байх шидэг насыг тийм үү? Тийм боломжгүй болсон юм. Боломжгүй байт юм дээр дараа нь тусаа хүмүүс үздэг шүү дээ. За тэгээд төгжил дээр чи өөр тусаа юм явуулаад. Тийм. Надад гадаг тийм. Тэгээ ингээд төгжлийг бид шийдэхдээ манай дараа нь дандаа ингээд зөв юмгаа шийдэхгүй тийм маш асар их хөрөнгөийг дандаа оновчтой шийдэхгүй тийм буруу юм хийгээд маш их дардлыг үр дүнгүй тийм мөнгийг үр дүнгүй өргөжүүлж байна. Дээрээс нь цаг хугацаа их авч байна. Төгжлөөс болоод бид чинь 3-4 их найдыг алдчих гэж ярьж байгаа байхгүй тийм эдээс. Тэрийг одоо ойлгож шийдвэл юм болохоо би өөр ачааны машин залууч шүү дээ. Нэг өдөр дөөч юм чи 2-3 өдөр дөөж байна. Нэг өдөр одоо 3 өдрийг дөөж болчих ажлыг би 3 өдөр дөөөх байхгүй жишээ дөөөх очиад байгаа төгжлөөс болоод явчихгүй. Тэгэхээр бидний ажлын хоол ингээд 3 дахин багсчих байхгүй юу? Одоо Улаанбаатарт нэг жил хийх ажлыг 2 жил хийх жишээ очиод байгаа байхгүй юу? Энэ чинь эдгээр шиг асар хохирч энэ дээр гадаг яаж шүү дээ. Тэгээд өөр одоо маш хохирд байна. Маш их бензинийг одоо жил тэгэхэд 360-70 мянган тэрбум төгрөгийн бензинийг зүгээр нормал зогсоод өнгөрөөж байгаа байхгүй юу? Ингээд ийм аимшигтай хохирлууд болж байна. Тэгээд тэр хүмүүс маш их стресс орж байна. Эрүүл мэндэ хаалж байна. Өөрөө хөвгтэйгээ 90 онд харьж чадахгүй байна. Биеийн анхаарал тавьж чадахгүй байна. Асар олон цагийг тэр дам дээр зогсож өнгөрөөж байна. Тэгэхээр энэ одоо 2 жилийн өмнө хэрвээ тэр төгжрийг шийдэх байсан тэр дүнний гараа болохгүй байл бид нар жил болон тэр олон их найд төгрөгийн алдар төлөөгүй байх байсан байж таа. Тэгээд би энийг яагаад ингэ удаа хийгээд юугаа хийгээд байгаа юм бэ? Чад өөр юм яриад явах. Тэгээд аимшигтай өндөр үнэтэй төслөөрөөд бидний эдийн засгийн үед тийм үстэй бид нар маш бага зардаар асуудал шийдэх хэрэгтэй байна. Жижиг чулуугаар том чулуу гэж хөдөлгөөн гэж ярьдаг шүү дээ тийм үстэй. Одоо дэлхийн улс орнууд Америк, Хятад бүгдээр ариун үнцийг бодож бусдаас нөлөөгүй тэгээ дотооддоо бага мөнгөөр их юм шийдэх төлөв явж штэ. Дэлхийн хамгийн том баян улс Америк бол Хятад бай тээ. Энэ бүгд чинь ариун үнцийг явж штэ. Тэгэхээр бид нар ингээд аимшигтай том төслөөрөөд ингээд төвжин дээр хохироод утаагаар хохироод ингээд яваад байгаа байхгүй. За тэгээ төвжиний тухайд бас өшөө яг юм юу. Надад доктор авчаад байдаг юм аа. Одоо за шүтэн тэгээд асуух юм асуугаараа. За тэгээд шат дараална яа. Яасан? Төгсгөлийн шат дараалтай ажил нь яаж хийх юм? За ойлгохгүй да. Чи чанцус яриа шүү дээ. Төгсгөлийн шат дарааллаар яаж тийм. Яа, төгсгөлийг яг ярих юм бэ? Миний төгсгөл тийм үү тийм. За ингэ төгсгөлийг хамгийн номер 1 хэлээд шүү дээ. Төгсгөлийн шатгааны 90% уудрын жижигтэй болоо. Та бүхэн хараарай даа юу. Одоо энэ уудрыг би ингээд төгсгөлөөс гарчлаа даа юу. Энд чинь дөрвөн нүслээ. Нооныг тастаа би ийшээ гарчвал энэ дам жүлээд байгаа. Ийшээ гараад дараагийн явах дам жүлээд байдаг байхгүй юу? Тэгэхээр бид энэ уудруудыг гарчаад байгаа байхгүй юу? За тэгэхээр бүх уудруудаа томруулчихъя. Чаддаг ингээд энэс илүү томруулах боломжгүй маа гэх хөл томруулж байна. Асуудал ихтэй тэр төгсгөл дам дээр чинь янз бүрийн гэрдээ шом байгаа. Тэ янз бүрийн шугам хоолоонууд байгаа тийм үү? Тэ кайв байгаа. Тэгэхээр тэр чинь янз бүрийн компаниуд нь энээр бүгд байж шүү дээ. Монголчууд чадна, тэнийг бол чадна. Би энэ дээр ярьдаг байхгүй. Бид нар сансрын пууртыг хийгээд сардуу нисгээгүй шүү дээ. Бид нар энэ жижигхэн хотынхаа нэг хідэн гудан дамыг жоохон өөрчлөлт ярилцчих тийм үү? Томруулчих тий. Энэ чи жоохон мөнгө орно. Тэгээд дарааных юм. Дараа нь тий. Бид нар энэ төгжрийг шийдвэл бидний амьдрал шал өөр болноо. За төгжрөл утаа хоёр гэдэг маш том асуудал тий. Энэ төгжрөл утаа хоёрыг шийдчихвэл бидний амьдрал шал өөр болно. Монголчууд шал өөр болно.
ажил амьдрал маш өөр болно. Бид нар энээсээ өөр илүү том амжилт хүрэх юм байна шүү. Бид нар өөрсдөө маш том хүчийг мэдрэх болно. За тэгээд жишээний үлээ математик Ямар ураатай юм бэ? Ямар ураатай? Тэгээ миний өөрөө тийм төгжрлийг уудар болгон дээр тийм үү? Яг уудартаа төгжирчтэй байгаа байхгүй. Уудар болгон дээр төгжрлийг харьцаа утаа яндан болгон дээр. Утаа хараас гэдэг тэр айл яндагаас гарч шүү дээ. Бид нар хотод утаа. Тэгээс өөр гадаас хараагүй шүү дээ. Төгжрөл уудар дээр яа тийм үү? Шууд ажилдаа тойрог явдаг. Одоо манай дараа нар босоо төгжрлийг арилгах гэж 300 400 янз ажил хийж байгаа юм байна. Гэхдээ тэр ямар зүгээр төгжрлээд ажил ганцхан ажил тийм үү? Тэгээ тэргээ тань бол маш мөнгө өргөжжээ. Маш хугацаа авдаг бид маш хохирж штэ тийм. Ингэж яриад та. Одоо л утаад орно тийм. За ер нь ингэж байгаа. За төгжрөл утаа гэж хамаатай нэг юм байна. За төгжрлийг арилгахад арилгах гэж байгаа тийм. Утааг арилгах гэж байгаа орос улсын хороонд барьж тийм үү? Одоо тийм 1000 айлын газар ингээд чөлөөдөд 10,000 айлын орос улс болж байхгүй юу? Тэгээ та нар бодсоо нэг одоо бид нар нэг тэгвэл 10,000 айлд утаа шилжиж байгаа шүмжлээ тэр 10,000 айлд тэр гэр орон айлд ордгоо штэ. Тэр чинь өөр эдгээр хөдөөнөөс бачадмаа орж ирдэг. Эсвэл гадаадын иргэд энэ урд хүчийн маань иргэд их орж ирж штэ. Тэр байрнууд чинь. Тэр хүмүүс одон нэмдээд гэр орон багс юм байхгүй. Дээрээс нь тэр 10,000 айлд одоо 1000 хүмүүс өглөө ажил гардаг байсан. Тэрчээс одоо 10,000 хүн 20,000 хүн ажилдаа гарсан штэ. Тэгэхээр тэр төгдөрч байгаа үстэй тэр чинь нөгөө ярьж байгаа юм эсрэг хийж байгаа. Тэгэхээр юм ихтэй олон талд бодож юу тоолж хэрэгтэй. Одоо тэр Баянбөр Бенжамин тэр юу ногоон нуурын тэр хонход маш их одоо оролцоод болчихлаа. Тэр төгжрлөөс өөр аргагүй болчихж байгаа. Тэжээг байсан 1000 айл байж шүү тэжээ төгжрөхгүй шүү дээ. Тэр айлуудад утаад ялгч байсан байхгүй. Тэрсөө тэжээ төгжрөх хот руугаа төгдрөөд олон хүнтэй болоод байгаа шүү дээ. Ингээд нэг гацхан айлд ингээд авчиртаагүй нэг өөрөө ястэ эсрэг юм хийгээд бид ингээд маш хөрмөн алдаад байгаа байхгүй. Ингээд тэрийн иргэнүүд хараад байна. За одоо утаанд гараа. Утааг яаж яах юм бэ? Утаан дээр би сая 2 сар болсон дээр утаанаас сонсоод орчихсон. Би өөрөө бас баг наснаас нүүрс үдээс гэр ороод хүн одоо ч гэр ороод амьдардаг. Тэгээ би өөрөө бас андарч ирсэн байна. Утаа андарч нүүрс дуух энэ бүгдийг би хэрэгж үзсэн. Бүх төрлийн дуух бүх төрлийн нүүрсийг хэрэгж үзсэн. Тэгээд надаас тэгээ багнуур алгадгаа тавантаа гэдэг. Тэгээд энэ дундаас ярьсан хүмүүс та төгжрөлөө ярих гэж төгжрөл утаа тий галт төгжрөлөө бол утаа гарна шүү дээ. Нүүрс төгжрөл утаа гарна шүү дээ тий. Ингэж ярьж байхгүй. Нүүрсээр төгжрөлийг шийдэхгүй гэж ярьж байхгүй. Тэр үнэн. Гэхдээ өнөөдөр бидний нөхцөл байдал тийм үү? Бодон эдийн засгийн бодон ард түмний аймаг ямар байгаа вэ? Улсын эдийн засаг ямар вэ? Тэгээ бүх улс орн хэвлэж байгаа ороод явж байна. Тэгвэл бид нар хэвлээд одоо нүүрс төлөөс гараад байгаа чинь бид нар тэр өндөр үнэтэй хортой нүүрс төлж байна. Нэг тоон сая төгрөгийн үнэтэй. Яг л тэр тооны чинь үйлдвэрлэхэд 8-9 сая төгрөг ордог нэг тооны. Дээрээс нь ард түмэн бид 160-аар худалдаж авч байгаа байхгүй юу? Ингээд сая гаруй төгрөг очоод байгаа нэг тооны. Тэгвэл бид нар ярьж манай дарга дээрээс хөхнөөс гэдэг миний хөхнөөс гэдэг хөхнөөс өөдрөөр ярих гэдэг. Тэгээд миний танаар бол хөхнөөс одоо манай адагтаа тавтаа сайн санаа когч сайн нөөс байхгүй. 3-1 когч нөөс тийм үү? Энэ хоёр маань болохоор юм байгаа байхгүй юу? Нэг чанарын ялгаа байхгүй. Эцэг үндэрт ажиллаа. Тэгсэн чинь чанарын ялгааг тэгээд байгалийн эко тэр нөөс эцэг үндэрт когч чанарын нөөс хямдхан үнэтэй бидний нөөс шүү дээ. Бид нар хүнээс гуйж авахгүй. Өвдөөс нь бидний үдээс өнгө үдээс тийм үү? Тэрнийг асар төлчээ. Тэгвэл тэр хөвнөөстэй чинь эцэг чанартай. Дээрээс нь тэр өнгө. Тэгэхээр эдгээр чинь дөрөв настай тэр хөвнөөс нөөс 650 сая доллар барьж байгаа. Асар хүн ядарсан эдгээр систем Монгол тийм үү? Тэр нь ашигтай. Тэгээд тэр чинь тэр дардлын ард түмэн төлнө гэж байгаа хгүй. Өөрөө сабскрайбшн хийх хэн сабскрайбшн. Бид нар төлнө шүү дээ. Тэгэхээр тэр асар өндөр үнэтэй үйлдвэр байна. Дээрээс нь үйлдвэрийн дарлал гарна. Тэгээд шат хөрөнгө дараа тэгээд тэр мөд ашиглаж байхгүй. Ингээд цаг хугацаа алдаад ингээд дараад нь явж ашиг байхгүй. Ингээд маш хөрөнгө өгмөд орж шүү дээ. Тэр нь бол цахилгаан станц бариад тэр нэг үс цахилгаан станц болчихсон. Тэгвэл бид нар тоогоор хаач нүг зүлэх галт зүлэх шаардлагагүй тийм үстэй. Ийм байгаа байхгүй. Өшөөч юм яа. Хөхнөөсний үйлдвэр 2027 он. Тэгээ хөхнөөсний үйлдвэр 2027 онд орно гэж байгаа. Тэгэхээр чинь дараад нь 2030 онд нүүр төлөө болно гэж байгаа. Тэгээ ийм хоёр орн өмнөд асар мөнгө өрөөд бид нар ямар тийм баян Сингапур дараагийн яриад шиг Сингапур шиг баян улс шүү дээ бид.
өрн баригчдууд байна шүү дээ. Асар хүртэл яриад байдаг шүү дээ. Тэгээ одоо бид нар хэмнэлт жижиг жолоор томдоо. Тэгээ энэ яг ашигтай мэй гэхээр энэ чинь дөрөв гарч байгаа байхгүй тэр 5 дугаар үржил сая төгрөгийн үнэтэй бид нар алдарлагаас 5 дугаар нүүс асуул дээд нь 250 мянган төгрөгийн үнэтэй гэж байгаа байхгүй. Тэгээ хэрэгтэй баг. Жишээ Улаанбаатар тэгэхээр 500 мянган тонн нүүс хэрэглэдэг гэдэг гэр байна. Би тэр нүүснээс олоод мэдж авсан байхгүй. Улаанбаатар гэхэд 500 мянган төгрөг. Тэгвэл юу яаж байгаа байхгүй. Улаанбаатар 500 мянган төгрөг 500 мянган тонн хэрэглэдэг гэж байгаа нүүс. Тэгвэл хятад улс яаж вэ? Өнөөдөр агаар богдтой дуу шийдсэн гэдэг. Хот удаа хот байхгүй тий тоос мос байхгүй. Хот хот улс төр PM тоос мос байх болсон гэдэг. Гэхдээ хятад нүүрсгүй болчих юм үгүй шүү дээ. Хятад хамгийн их нүүрс хэрэгдэг. 5 тэрбум тонн нүүрс хэрэгдэг жид. Тэгэхээр бид 500 мянган тонн нүүрс хэрэгдэг тийм үү? Тэгвэл энэ чинь биднээс 10,000 дахин их нүүрс хэрэглэсэн мөртлөө утаагийн асуудлыг шийдэж чадсан биз дээ. Энэ чинь бидний боломжийг харуулж шүү дээ. Бид нар яагаад энэ боломжийг харахгүй вэ? Одоо 10,000 дахин их нүүрс хэрэглэдэг улс утаагийн асуудлыг шийддэг байна. Тэгвэл бид нар 10,000 дахин баг шүү дээ. 10,000 дахин баг нүүрс хэрэглээд бид нар утаадаа хорчих гэдэг. Энэ чинь бид нар боломжийг харахгүй энэ чинь шууд хэлээд биш үү? Тэгээ би жишээлбэл ингэ яасан тэр 90 давтаад би харсан байхгүй юу? Нэг уурын дох бай. Одоо 23 орон сууцтай хараад одоо 90 хотын нэг гişгийг хадаадаг юм орон нэг жижиг уурын дох бай. Тэр уурын дохон дээрээс утаа юус хахгүй. Усны уус юм байна. Тэгээ би одоо санахад энэ одоо газар хаад юм яадаг юм очоод сонирхоод асуугаад үзчихээ Монголоос юусэн нүүрсний хогаар хог нүүрсээр ажилладаг гэж байгаа байхгүй. Энэ дуугаас утаа гарч юмаа гэж оршин төгсөнд хэлж байгаа байхгүй. Ийм шиг байна. Тэгэхээр бид нар яаж вэ? Энэ чинь бидний акт бид нар чинь зүгээр акт хийдэг доо. Дээрээс хятад чинь нүүрс төлжсэн. Тэгээд өндөр хөгжиж болсон акт хийдэг гэж бид нар тэр акт хийдэг тэдээс содог бид нар тэгвэл одоо тэгвэл тэр нүүрсийг утаагаа төлөх арга надад байна. Монголын нүүрсийг. Одоо тэр ямар нүүрсийг ямар дугаар төлөөд бид утааг болсон. Яг тэр шиг. Одоо бид нар утаа гэдэг юу? Би өгнө. Тэр видео бичлэг гэж одоо тогтсож өдөрт болохгүй. Тэр дээр хаалт хэлээ. Одоо юм ах утаа гэдэг чинь одоо бид нар утааг юу дээр өгсөн шүү дээ. Одоо 200 мянган айлд гэхэд 50% утаа гэж багтай. Тэр утаа гэж хаад баг төв төлөд утаа гарахгүй. Тэгэхдээ одоо энэ нүүрс маань хэрэглээ нүүрс нь утаараас гадна хамгийн хорт бодчихтой байгаа байхгүй. Хим өдөр хаяг нүүрстэй. Мэдлэг гэдэг тэр чинь одоо би интернетээс харлаа. Завшрын бүтээгдэхүүн гэж яриад байгаа. Тэр чинь нэрийн цаг бодож шүү дээ. Тэр өөдрөө хаяг яг бол хоргоо сайн чанартай хятад руу ирсэлтэй хортоо муу чанартай бид нар хүлээж байгаа байхгүй. Тэгэхээр та нар энэ дондаас сэтгүүл та нар энэ нэг маахтай. Яагаад тэр компани бидэд үнгүй гэж ярьж байгаа байхгүй. Тэгсэн мөртөө татвар хөнгөлт хийдэг. Ямар хэдэн нэгэн татвар хөнгөлт хийдэг. Тэрний хайр. Тэр чинь үнгүй гэж байгаа юм уу? Тэр зүгээр дайсан хөнгөлт бид нар тоогоо юм дээр. Одоо тэр нэг шиг ярьдаг ус болж түүхийн нүүрс гэдэг нэг сайн чанарын нүүрсийг төлөвлөхгүй шүү дээ. Өөртөө нүүрс одоо сайн чанарын шахмат түш тийм сайжруулсан. Тэгэхээр бос нүүрс одоо түүхийн нүүрс гэж яриад байсан. Одоо тэр яг бач тэр өдөрт маш тэр нэвтрүүлэг ярьж тань саад явах те түүхийн нүүрс төлөхгүй юмсгүй гэдэг. Тэгвэл түүхийн нүүрсгүй багнаар нүүрсэж болно. Муу чанарын нүүрс. А тэр 5 хадгалсан чанар когч чанар 3 когч чанар нүүрс маш өндөр үнэтэй дэлхийд ховор дандаа эдийн байгаад байдаг ховор нүүрс ахгүй. Тэгээд тэр нүүрсээ бид төлөө. Тэр бид 10,000 жил төлөх нүүрс байна. Бас 5 тэрбум тонн нүүрс нөөж байна. Тэгэхээр бид нар өнөөдөр ингээ хорч байгаад 5 жилийн дотор тэр нүүрсээ тэр нүүрсээ төлөөд маш бага таатай. Тэгээд жил болгоо энэ хоёр дөрөв дээр зардлын дөрөв гэхээр нэг жил 400 тэрбум төгрөгийн зардал хэмжих байгаа. Улс адаг хэмжих байгаа. Энэ сайн чанарын нүүрсийг төлөөд бид нар утаараас цааш дээрээс нь. Тэгээд дээрээс нь нэг жил 400 тэрбум төгрөгийн адаглалыг хэмнэн. Ийм байгаа. Тэр хэмжсэн мөнгөөр дээрээс нь хөгжмөрсөн үүдийг байна гэдэг тийм үү? Тэгээд тэр интернет Улаанбаатар бүрэн хангах тахлаараа хангах тэр тахлаасаа барьж тэр тахлаа их юм чи богоо тэр шаардахгүй шүү. Өндөр үстэй шонгоор хөлдөө бид нар хадаачих. Тэгээд утаас хаач. Ийм богосон там байна. Тэгэхдээ тэр бол бид нар нүүрс төлөхөөс өөр аргагүй байгаа учраас би нүүрс ярьж байгаа шүү. Тэгээд би нүүрсийг эргэлдээд яагаад байхгүй. Тэр миний хард ямар нэг компани байхгүй шүү да. Дараа нь юу вэ? Тэр 450. За би өөрөө санаад танилцуулъя. Шахмат төлс маань сайн тооцоод. Шахмат төлс маань жил бид 500 мянган тонн хэрэглэдэг. Тэгээд нэг тонн сая төгрөгийн үнэтэй очиж байгаа байхгүй. Бид нар бас 100 мянган хотч авдаг гэдэг шүү дээ. Тэгээд энэ нөгөө сайн чанарын нүүрсүүд бол дээд 300 мянган. Яг л чанар сайтай учраас энэ 500 мянган гах энэ чинь 300 мянган орчих шиг байна. Бүр 250 баг байна.
Тэрнийг хэмжээ үнсэн багасна тийм үү? Тоос нь багасна. Хог хавьд багасна. Хорчийн багасна. Угаар гарахгүй. Яг л гүйц шалтгаан байхгүй. Сайн цааны нөөц одоо бид юу видео байсан. Ямар ч ингээд тэр том уран зохиог харахад нэг жоохон юм гарчаад усны уус юм гадаг. Тэр цаатаг юм нэг харагдана. Тэр биш тийм ямар ч хор тэгээд одон орон сууцны хороодыг хараад уурах байхгүй. Тэгэхэд одоо манай нэг зүгээр нэг айдын нам гарч дуухад хорвоотын бүрсээ харуултаа гарна. Энэ чинь бид нар гадаад байхгүй. Энэ за ингээд би хэлж байна. 2000 айд та хоёр сайн цааны нөөц утаа гаргаж байна. Тал нь утаа гаргаад байна. Хэрвээ бид нар тэр айд 200-300 айд бүгдээрээ тэр муу төсийг бид нар тэр өдрөө бүгдээр удаангаас өгнө. Өгсөн аюул энийг ойлгох байна. Тэгэхээр энийг бид нар тогтоох арга надад байгаа шүү. Би энийг мэднэ. Би арт түмнээ мэднэ, нүүрсээ мэднэ, дуухаа мэднэ. Тэврээ мэднэ. Тэврээ дожижийн би бас ойлгоно. Яаж шалгах байх вэ? Яаж зохион байгуулалтаа мэднэ. За жишээлбэл би нэг арга хэлдэг. За энийг би хамгийн ихэнх яаж утаа салбар гэхэд хамгийн ихэнх энэ том уурын тухнууд байна тийм үү? Одоо шилбэгдээд стац гэдэг үү тэр одоо сүүл байсан тэр Амгалангийн долоон стац үүсэж нэг хар утаагаар тууштай аимшиг утаа. Тэгэхээр тэр хар утаа дутуу шалтгаан учраас за тэр одоо танаа дээр дутуу шалтгаан амтшгүй. CO гүйц шалтгаан одоо тэр ирээний тухайхгүй. Гүйц шалтгаан тэр утаа уурсын гараад агартаас давраад алах болчих. Тэгээд агартаа бол яг л агаараас дадаа идэх CO2 байдаг байхгүй. Зүгээр агартаа ижлэх чадвартай учраас гүйц шалтгаан хот энэ муу чанарын нүүрсүүлж авахаар дутуу шалтгаанаад CO дутуу шалтгаанаад тэр чинь хот угаар ихээр. Дээрээс нь энэ 5 дахь нүүрс өөр олон төрлийн химийн бодисоор баяжуулдаг тийм үү? Олон төрлийн химийн бодисоор хоттой химийн бодисоор баяжуулдаг нүүрс бид төлөвлөсөн. Ингээ хот утаа ингээд угаартаа хамтаар бид алдаг шүү дээ. Суур өвчин тусчаад уушины сүрээ тэгээд угаарч өгчээ тий ханиадаас салахгүй байна. Янз бүр хот хадар тусчаад одоо хүүхдүүд их гिचнээр янз бүр өвчнөд гарч байна. Эдгээр чи бүгдийн төвчд утаа өгдөг холбоотой шүү дээ. На өөр тусчаа мөн үү? Ухааны бодгоо нүс. Юу үнэгүй юм. За чи за 5 тооны ийм 5 тооны одоо тэр электрик ресурсын тэр нийтлэнгээр тэр нөөцийг бүтээгч юм тий. Тэрийг өнгөө гэж гадаа юу. Нэг үг байдаг шүү. Өнгөө бэлтгэх болгоны хахад байсан. Тэр өнгөөгөө хэдэн дөрөв татвар хүмүүс хэлж байгаа. Дээрээс нь үсээ ямар ч болов тэр их хөдөлгөөний гишүүдэд бүгдэнд нь мөнгө тараасан баг тийм үү? Тэрний барьцаал бид ингээ хордож байна. Дээрээс нь бас үсээ ямар вэ? Та нар тэрийг суралцаараа тэр ухаад яваад их юм байгаа шүү. Ингээд бид нар нэг хэсэг хүмүүсийг баяжуулахын тулд бид нар ингээ тийм үү? Бид нар улс үндэстнээр хордоод ингээ сүрдэж шүү бид нар. За өшөөч юу вэ? Боцоо би одоо энэ ярмаар амжихгүй болоод байна. За ингээд ати ер нь одоо юм ба хөхнөөс гэж хөхнөөсүүд чинь хөхнөөс одоо энэ 5 дахь албатай сайн чанарын нүс яг ижил шиг жоохон зөрөөтэй. Тэгэхээр энэ чинь өнгөө тэр хөхнөөс асар өндөр үнэтэй өчөө бүчих гэж байгаа байхгүй. За нэг тийм асуудал. Тэгээд дээр нь тагшраастай байр гэсэн байгаа. За ингээд юу аасан байгаа. Энэ за тэгээд миний санаа би өөрөө тавьж амжихгүй. Миний санаа энэ чинь би YouTube дээр сууг байгаа миний YouTube дээр дээд дорж тав гэж байгаа. За энэ тэр дээр миний энэ төвжлийн тухай олон бичлэгүүд байгаа. Одоо удаад жишээ авсан ба та тэр дээр танилцаараа дээрээс нь энэ Facebook хайваа тэ санаагаа уутыг гэдэг энэ Facebook байгаа. Тэрнээ тавгаа хатаа. Тэгээд ингээд миний санаа бол ингэж энэ бол боломжтой, маш боломжтой. Яг бол зөв зохион байгуулалт бол бид нар 25 оны өвлөөс өмнө утаагаа бас боломжтой. Би яаж зохион байгуулалтыг би мэднэ. Төвжлийг бас яаж зохион байгуулалтыг би мэднэ. Тэгэхээр энэ чинь аяга баг татаа харин дараах гахгүй энэ хэд үйлээ 425 тэрбум төгрөгийн ашигтай. Хэмнэлт гэж ашигтай тийм үстэй. Бид нар энэ 425 тэрбум төгрөгийг бид жил болоод зартуулдаг байна. Энэ нөөц мөсөн тийм үү? Тэгвэл энийг хэмнээд дээрээс нь бид нар төгсөж тухтай байшаа салаад эрүүлийн даавал үлдчих болох байна. Ийм төлөвлөгөө байгаа даа. Өчигдөр тухтай юм байгаа да. Юу утааг юм. Утааг янда болно. Тийм хамгийн утааг бол яндан болон дээр гэж байхгүй тийм үү? Яаж яндан болон дээр гэдэг чинь ингэж зохион бол одоо төлөвлөгөө тийм үү? Эхлээд тэр 5 дахь албатай нөөц сайн чанарын нөөцийг асраад 5 дахь албатай сайн чанарын нөөцийг асраад ард түмдээ өгдөгчтэй өнгөө өгчтэй. Яг бол нөгөө нөөцийг сая төгрөгийн үнэтэй өгчтэй. Тэгвэл 5 дахь албатай нөөц чинь 250 мянган төгрөг энэ хүрээд иж байгаа хгүй. Тэр нөөц ард түмдээ өнгөө өгч. Тэгэхээр та 750 мянган тоон дотоос 750 мянган төгрөгийн ашиг үлдэх бид. Ард түмдээ өнгөө өгсөн үстэй. Тэгээд яг өнгөө нөөц өгчлээ. За та нар одоо өнгөө нөөцүүд одоо та нар утаагаа гаргах хэрэгтэй. Чаатад тавьж их байгаа одоо
Тий. Чи одоо өнгөөнөөс хатаа утаа яагаад гаргаад байна? Тэнгүү тэр ард түмчин за миний дуу болохгүй нөө би буруу гадаад юм тий. Аргын жоо. Дуу болохгүй дуу хаа тийм утаагүй дуу байж байгаа тийм үү? Тэрнийг түрээсээ авдаг болсон хөнгөтэй үгүй юм. Утаагүй дуухтаа утаагүй нүстэй болоо. Хоргоо нүстэй болоо тийм үү? Тэгээ утаагүй нүстэй болоод ингээд жигдэрээд ирсэн тийм үү? Дараад нь яах вэ гэж тэр утааны мөнгө нүүсний мөнгө 250 сард өгч шүү тийм үү? Өнгө өгч шүү тийм үү? Тэгвэл одоо тэр 250 тэр хүнд нүгч айлтна. За чи энэ 250 яав. Нүүсээ өөрөө хоцолцоо. Тэгвэл чи юу утаа гаргахгүй. Тэгвэл тэр ард түмэн юу гэж бодоо? Би над тэрөө тэгвэл би гэж бодсон шүү дээ. За би энэ 250 төгрөгийг хэмнэхийг бодё тийм үү? Тэрний тулд би юу авах шүү дээ. Хэмнэхэд бол би гэрээ дуудаад нь тийм. Орон сууцаа байшин цаад дуудаад шүү дээ. Тэр дуудаад ирэх материал бас асрал хангаж өгөөд тийм хямдралтай өгөөд тэгээд орон сууцаа дуудаад чинь тэгээд байшин цаад дуудаад чинь ард түмэн өөрсдөө дуудаад ирсэн шүү дээ. Тэгээд тэр хэмтэй байгаа тэр өндөр эдийн маш өндөр ашигтайгаар ингээд асуудал шийдэж байгаа байхгүй. Тэгээ өөр одоо ярих юм байгаа. Тэгээд өшөө юу вэ? За энэ би ингээд бас ингээд энийг хөөцөж явсан. Би 24 онд ингээд 23 онд хийдэг 24 онд би 3 сар би хотын дараад өргөдөлж хайрлаад өргөдөлж очсон байхгүй. Би хамтраад ажиллаа энэ төвлөрдөг харилцаа очсон байхгүй. Тэгээ миний ажиллагаанд дээр тусгаар ингээд хамтраад ажиллаа. Би төвлөрдөг уулзралд шийдэж очиод өргөдөлж очсон чинь тэр нэг дараагаас бичиг ирсэн сарын дараа. Та таны сандаа хүлээж авдаа. Та тэр дарагтаа уулзаа гэж хэлж байгаа байхгүй. Тэгээд тэр дарагтаа очиод уулзлаа нөгөө дараа нь таны санаа их төв байна. Сайн байна. Та одоо тэр дарагтаа уулз гэдэг ингээд явуулчихъя. Нөгөө дарагтаас бастгаад өөрийн дарагт явуулчихъя. Ингээд явуулаад ингээд юу яагаад юм бэ? Тэр яг төгжөлтийг шийдэх гэдэг хүмүүсд очиж байгаа шүү дээ. Тэгэхээр би маш чухал асуудал яриад очих тэр хүмүүс хүлээж авахгүй ингээд тааралдаад байгаа юм билээ. Тэгээд хүнийг ажил авдуулаад явуулаад байсан. Тэгээд би суудаа шантраад хайсан. Тэгээ би энэ дээрс нэг юм бодлоо. Тогтцоо гэдэг аюултай юм байна. Хүмүүс ингэ тогтцоо гэж яриад байгаа шүү дээ. Тогтцоо гэдэг би энэ дээрс бодлоо. Яг гоо тэр төгжил алгаад алга болчихдоо. Утаа алга болчихвол маш олон хүн ажил болчих واخ. Тэр чинь тогтцоо юм. Яг гоо тэр төгжил утаа авч шийдгээд маш их олон хүмүүс байгууллагад ажиллаад шүү дээ. Тэгвэл гинтийг сонирхолтой гарч ирээд чиний төгжөлөө чинь байх болно, утаа гэж байх болно гэсэн чинь ажил болно гэсэн үг болчихсон шүү дээ. Тэгэхээр бид нар энэ ажлыг явуулснаа тогтоогоос анзаарах хэрэгтэй байна. Тэр хүмүүсийг дараад ямар хийж болох тийм үү? Төгжил байхгүй болох болно, утаа байхгүй болно. Дараа нь тэр хүмүүсийг мөнгө өрдөг биш, мөнгө олдог тийм эдийн засгийн салбар манд ажил хийлгээ тийм үү? Тэрийг батлаа үгүй. Тэгэхгүй тэр хүмүүсийг эсвэл бүтээл ажил явуулахгүй тийм ингээд гүдэг тойрол даах юм байна. Тэр шинж тогтоо гэдэг тийм ойлгох. Тэр тогтооны санд бас олон мөнгө олдог олон дарга нар байж байгаа тийм үү? Тэгээ энэ чинь тогтоо гэдэг чинь ингэж ойлгохтой би энийг ойлгосон. За өшөө чинь тэгээд би ийм ба энэ төгжөлд утаа хоёрыг чинь шийдэх ийм байна. Амархаа би орцсон шийд. Яг өндөр дутуу хийгээд байна. Буруу хийж байна. Юмэг дутуу буруу хийх гэж аяга хортой байгаа байхгүй. Жишээлбэл ингээд би одоо хайдас тандирд иргэн юм уу? Гэр ороод. Манай хайдас нодон манай тэр хавь бордорыг солиод замыг тассаа. Явганы зам аягүй гой болчихсон. Явгаад аягүй урдаа. Тэгсэн нод намайг тавьчих шүү дээ. Тэгсэн чинь энэ жилийн аваад дахиад шинэ бордор хийдэг байхгүй. Тоо шинэ аягүй өндөр үнэтэй. Тэгэхээр тэр урдын бордор байдаг шүү дээ. Гэхдээ тэр зай хийж байгаа. Тэгсэн чинь би бодлоо. За бордор юм гэдэг үү? Гэхдээ тэр бордор чинь заяа. Юу вэ? Тэр чинь Монгол үйлдвэрсэн бордор 100,000 цаас байгаа шүү дээ. Тэгсэн чинь тэр хятад цаасан бордор 2 сая төгрөг үнэтэй байгаа байхгүй юу? Гэхдээ тэр одоо юу вэ те? Тэгээ бид нар тийм баян болчих юм. Тэгсэн чинь яадаг гэж тэр бордоор чинь бид нар тэгж шаардахгүй байна. Яг л тэр бордоор чинь давсанд идэгдэг тийм үү? Бас чанар авдаг. Тэгвэл давсанд идэгдэг учраас давсаас хамгаалаад бодаал тавьчих. Өдөө. Ян дүр сайн чанар химээ үүдэр бодоод шүү дээ. Давсанд исгүүлцдэг тийм өвд донд арилтгүй тийм. Бодгоо тэр бордоор боддог тэр бордоор давсанд идэгдэхгүй шүү дээ. Хамаараа байхгүй. Өчнөө олон жил тэгээд тийм хөөд бид нар ажлыг шийдэх хэрэгтэй. Тэр амар хүмүүс гадаг бид нар тийм. Харин 100,000 төгрөг үнэтэй бид 200,000 авч байна. Тэр юу вэ? Тэр ганц бодог түлхээд олон шүү дээ. Тэр ус нэртэхгүй очоод тэр би идэгдэхгүй хамаарахгүй шүү дээ. Хүчнээ жил хэрэглэн шүү дээ. Ийм юм бид нар жижиг чуудуугаар том чуудууг хөдлөх сурах хэрэгтэй байна. Энэ дэлхийд дахнаар ариулгын юм гэж яриад байна. Би яасан бэ? Тэгэхээр бид нар юу вэ? Бид нар баян талын юм шиг хачаа чим яриад ажил татаад цаг хатаад явдаг шүү дээ. Тэрээс нь одоо хайдас бас өшөө юм шиг ингээд муу их өрдөг би яриад шүү. Ажил буруу их. Одоо шиг юм аа. Манай хайдас
энэ ууртай учраас те өөр босгоо бороо орохоор өөр буугаад байдаг. Бороо орохоор өөр буугаад байдаг байхгүй. Тэгэхээр тэр өөр буугаад замаа өөр бас яадаг яг дасвал зам дээр уурчдаг. Тэгэхээр дасвал замаа хуудаа ишдэг байхгүй. Тэгээд дасвал замаа хуудаа ишдэг. Тэгээд дараа нь дасдаг. Тэр асар их мөнгө орж байхгүй. Тэгсэн чинь тэнцээ яах вэ? Усаа тэр зам руу ордог усыг дайруулах усаад байгууллаганд барьж байгаа байхгүй. 2-3 жилийн өмнө. Тэгсэн чинь тэр нь ямар ч үр дүн байна. Буруу тооцоод буруу хийсэн. Тэгээд тэр үерийг дайруулсан юм байхгүй. Тэгээд тийч ажил хийх юм хийсэн. Мөнгө байхгүй болсоо байхгүй болсоо. Тэгэнгүүт дараа жиг бас тэр явж өдөнгөөс нөгөө зам нэгрээ дахиад явж байхгүй. Дахиад тэр замыг басчих. Тэгээд аюу олон тэрбум төгрөг авчих байхгүй. Ингээд ажлыг буруу хийх, буруу тооцоод шилбэханы үндэслэлгүй, эдийн засгийн үндэслэлгүй маш их юм хийж байна. Энэс бол бид нар маш их хэрэг бидний амжилт өөдгөө байгаа чинь энтэй холбоотой шүү дээ. За хулгаас дээрээс болж байна. Тэг үнэн тийм үү? Тэгэхдээ энэ буруу тооцоодоо буруу эдийн засгийн боловсролгүй тооцоогүй ингэж хийсэн алдаатай хийсэн бодвол Монголчууд маш хохирж бидний амжилт өөдгөө өөдгөө байгаа байхгүй. За тэгээд өөр юм даа. Хүсэл. Ямар хүсэл. Тэгээд би ингэж бодоод ард түмнээ 5 хүн миний санааг дэмжиж би ингэж бодоод за бид нар тэрийн иргэн би ард түмтэй хамтраад бид нар судалжтай хамтраад хүндрэлтэй асуудлуудыг шийдэж амархан байна. Энэ амархан энэ боломжтой би арга замаа мэдж байна. Та нар дэмжиж өгөөрэй. Тэгээд би энэ ханаас хөөцөд 5 хүн дэмжиж өгвөл би явна. Энэ ажлыг би гүйцэтгэж ажлыг болж чаднаа. Тэгээд 5 хүн надад ингээд юу хотоодыг бол миний YouTube хаяг байгаа. Энэ дээр YouTube хаяг дээр энэ дөрөвтав гэдэг байгаа тийм үү? Тэгээд дөрөвтав гэсэн. Энэ дээр миний нөгөө төвчлээ санаанууд байгаа. Тэгээд YouTube хаягаар 5 хүнд харилцъя. Бас Facebook-ийн санаагаа аваатай гэдэг энэ хаяг байгаа. Энэ дээр 5 хүн санаа аваатай бид нар хамтраад төвжирд ухтаа хоёроос салах боломжтой байна шүү. 5 хүн дэмжиж өгөөрэй. Энэ жилдээ багтаад ерөөсөө гайтай аюултай гамшигтай юмнаас салах боломжтой байна. Тэгээд хэдүүлээ хийчихье гэсэн юм өөрөө төшүүлж байна. Тэгээд надад бол байгаад аваад тал би юу гэхээр би энэ хотын дарга маргааш тийч засгийн газар орон чинь төр захаад таньдаг хүн биш байхгүй. Тэр чинь миний давуу тал. Яг л би ажлаа хөрчөөд яваад надад ямар нэг нөлөө гарч ирэх байхгүй. Би шаардлагаа 50 тийм үү тийм. Ажлын шаардлага 50 хөрч юм хөрч иргэдэг хамтлаа тийм үү. Тэгэхээр би бусдын нөлөөд орохгүй байж чаднаа. Тийм учраас амархан ажил бүтнэ гэж хэлээд таамаа. Цалингүй ажил хийнэ. Цалингүй ажил хийнэ. Тийм. Ажлаа бол би ингээд 5 хүн надад энэ ажлыг даатгаа тийм үү. Би эрэгтэй болов тийм. Би энэ ажлыг хөөж явах эрхийг олоо. Тэгээд болоо. Та энийг хөөдөд яваач танд эрхийг өгье. Та дараа хэд дараатай би хэрүүл тэмцэл хийхгүй шүү. Би одоо танад хэлээ. Би ямар нэг улс төрийн долдуу байх бүлэглээ ирэх байх. Би хэн нэгтэй хэрүүл тэмцэл хийхээгүй. Дараа марга болохгүйгүй. Ашиг тавцаа хайхгүй шүү. Би зөв энэ хоёр ажлыг бүтээгдэж явж байгаа хүн шүү. Тэгэхээр миний ажил бүчих байх гэж бодож 5 хүн дэмжиж өгөөрэй. Хамгийн тусдаа дэмжих хэрэгтэй байдаг юм байна гэж хэлсэн юм аа. За өөр тэгээ 5 хүн асуух юм байна асуугаараа. Маш их одоо асуулт байгаа тийм. Би энэ баг энэ ярих юм баг ярьсан. Гэхдээ дотоо юм дүндээ байна да ярих юм ихвээ. Энэ хоёр ажил дууссаны дараа монголчууд яах юм? Тийм энэ утаа тийм. Утаа төвчд хоёрыг тийм үү. Хэрвээ бид нар шийдчихвэл ингээд энэ амархан багт хийх шаардлага хийгээд хэцүү. Тэгвэл боломжтой. Тэгэхээр бид нар энэ хоёрын асуудыг бид нар хамтараа шийдчихвэл бид нар монголчууд бид нар өөрсөндөө ямар их хүч чадал байгааг мэдрэх болно. Тэгээ бидний хөгжлөө хор чад өөрөө байх болно. Бид нар нууц юм гаргаж ирэх болно гэж хэлж байна. Тийм байна да. Бидний ард маш их хүч байгаа шүү. Бид нар тэр хүчээ боломжтой ашиглаж чадахгүй үдээ хөрлөө. Маш их одоо том алдаанууд хийж маш цаг хугацаа маш их хохирж байна шүү гэж хэлж байна да. За та бүхэнд баярлалаа. Тэгээд хурдээр одоо тэгээ ард түмнийхээ төлөө хурд ирээд бас миний яриаг суралцж ирсэн та дав цагаа гаргасан та бүхэнд баярлалаа. Тэгээд би хэвлэл мэдээлэл та бүхэнтэйгээ бас холбоотой дэмжлэг мэдээлэл аваад ингээд хамтраад энэ асуудлаа шийдчихмээр шүү. Та нар туслаараа дэмжээрэй.